хэлвийг сонгоо авч сурвалжлага бэлтгэсэн байгаа. Учир нь гэдэг бол хэл гэдэг бол тухайн улс үндэстний оюуны дархлаа хийгээд өв соёлын илэрхийлэл байдаг. Тэгвэл энэ Монгол их хэл маань өөрөө өнөөгийн нөхцөл байдал нь яг ямар хөө байгаа юм. За хүүхэд залуусын бас сурч мэдэх тэр эрх нь ямар байгаа юм бэ гэдэг талаар бид энэ тэгэхээр Монгол хэлийг ярихаар бид нар бас нэг юм ярьдаг. Ер нь бол өмнө ч гэсэн ингээд нөгөө судлаачид ирээд хоорондоо ярилцж байхад яруу тансаг монгол хэлээрээ бид сүүлийн жилүүдэд ярихдаа их цөөн үгээр ингээ хоорондоо ярьдаг болсон. Жишээлх юм бол бид нэр нь юу гэдэг нь 30-аас 40 үгэнд л өдөр тутмын харилцаанд хин нэгэнтэй харилцдаг гинэ. Сайн байна уу? Сони юу байна? Нам тайван гэд ч юм ингээд нөгөө монгол хэлний үндсэн нөгөө үгийн сангийн баялаг омогдмол болоод байгааг тэр болгон анзаардаг юм байна л. Тийм учраас нөгөө их хэлний дархлаа гэдэг бол хамгийн чухал болчихдог. Тийм. За тэгвэл яг өнөөдөр та энэ сурвалжлагыг хүлээн авч үзснээр магадгүй их хэлээ эрхэмлэн дээдлэх тэр бодол сэтгэлгээг бид төрүүлж чадах байхаа гэж бодож байна. Ингээд сурвалжлага хүлээн авч үзье. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвгд ээдсийн минь өв их эрдэнэ. Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч сод их бэлэгт төмөн юугэн бишрэн магт муу биихмэн бэлгүү номч ринчин их хэлээ магтан дуулсан байдаг. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгсд илэрхийлж барамгүй гайхамшигтай хэл юм. Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бол тухайн орны их хэл байдаг. Монгол хэл бол алтай язгуурын хэл юм аа гэж. Алтай язгуурын хэл гэдэгт бол одоо монгол хэлтэй үг зүйн одоо байрлал юм уу, өгүүлбэр зүйн байрлал ойролцоо одоо энэ түрэг, манж хэлнүүд. За тэгээд макро алтай ил гэдэг тэгэхээр бас солонгос хаваа айлыг ч гэсэн хамруулж авч үздэг. Тэр өөрөөр хэлэх юм бол энэ хэлнүүдтэй бүр эрт үеийнх нь онцлог хэл шинжилгээний үүднээс ойролцоо онцлогуд илэрж байна гэдэг маань бол одоо монгол хэл бол маш эртний хэл юм аа. Монголчууд бол эртнээс түүхийн одоо тавцанд бол хүчтэй юм ухсаатан байсан юм аа гэдгийг бол одоо ялгаруулж байгаа хэрэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол үндэстэн ухсаатан байна гэдэг маань тусдаа хэлтэй, тусдаа одоо газар нутагтай юм тусгаар улс байх. Одоо мөн чанар бол одоо энэ хэлэнд оршиж байгаамаа гэсэн үг. Тэгээд монгол хэл байсны үндсэн дээр бол мөн одоо тэр монгол сэтгэлгээ гэдэг юм ч гэсэн одоо холбоо хамааралтайгаар хэл сэтгэлгээ хоёроод нэг юмны хоёр тал учраас одоо оршин байгаа гэж ингэж үздэг. Тэгэхээр одоо монгол хэл бол мэдээж хэлц хэллэгээр бол маш одоо арван баялаг байгаа. За одоо үрмэц хэлц, хэвшмэл хэлц гэх мэтчлэн. За тэгээд тэдгээр хэлц хэллэг дунд бол яг тэр нүүдэлчин одоо ахуй соёлыг харуулсан одоо хэлцүүд бол дийлэх олон хувийг нийцэлдэг гэж ингэж үздэг. Тухайлбал 5 шүү малтай одоо холбоотой хэлц хэллэг төдийгөө одоо онцгой гэх мэтчлэн зүйл одоо хүүхэд багчууд хүртэл хэдий мал ахуйтай ойрхон өсөөгүй боловч бараг сураад хэрэглээд явж идэг. Тэгэхээр энэ нь бол одоо тухайн тэр манай монголчуудын нүүдэлч ахуй соёл нь бол хэлэндээ ингэж одоо илэрдгээ гэдгийг харуулж байгаа ийм жишээ бол тэр доо. Монгол хэл өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн 4 аялгатай. Бисээсээ тасралтгүй үлдсэн хэл аялга юм. Монгол хэлний хэрэглээ бол үндэсний хэмжээний хэл учраас энэ бол тархлаа маш сайтай. Устдах аюулаас хол ийм хэл бахнэ. Ер нь хэл урт наслахад одоо хэл тархлаагаа хадгалж үлсээр байхад нөлөөлөх хит хитэн чухал хүчин зүйл байдаг гэж үздэг. Гэтэ үүний нэгтгэн нь бол одоо тухайн хэлээр хэлэлцэгчд олон байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр мэдээж одоо хүүхдүүдээ монголоор нь яриулах, монголоор ярьж байгаа хүний тоог бол цөөлөхгүй байхад бол эргэн бүр анхаарах хэрэгтэй гэсэн. За мөн одоо тухайн хэл урт наслахад нөлөөлдөг хүчин зүйл бол бичгийн хэлтэй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр манайд нэгэнт бол бичгийн хэл, утга зохиолын хэл бол тогтсон байгаа. Тэгэхээр бичгийн хэлээ бол зөв зүйтэй сайтар ашигладаг байх хэрэгтэй. За тэгээд үүнээс гадна бол тухайн хэлний дархлаанд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь тухайн хэлэнд одоо байдаг амаа аялгуунууд, салбар амаа аялгуунууд байдаг. Бид хэд бол нутгийн аялгау гэж мэдэн штэ тийм ээ. Тэгээд тэдгээр нутгийн аялгаугаар хэлэлцэгчд бол тухайн хэлийг одоо урт наслахад нөлөөлөх юм хүчин зүйл болж өгдөлдөө. Тэгэхээр нутгийн аялгаугаа бид хэд мөн одоо авч үлдэх хэрэгтэй. Тэрнээс одоо сүүлийн үед бас нутгийн аялгаануудыг нөгөө шоолох, өөлөх, гоочлох тийм хандлагууд. Тэгээд энэ нь бол яг одоо эсрэгээрээ байх ёстой. Нутгийн аялгаугаа бол бид хэд өв гэж харж хадгалж авч үлдэх ёстой. За тэгээд үүнээс гадна бол бас хэл урт наслахад нөлөөлөх хүчин зүйл нь хэл зүг буюу одоо тэр аман зохиол, за онцгой таавар, үлгэр домог гэх мэтлээ эдгээр зүйлээ хэрэглэх, ойлгодог байх энэ зүйл бас их чухал байгаа. Тэгээд хэдий хэл зүгээр, хэдий одоо аман зохиолоор онцгой
таавар, үлгэр, домгор, баялаг хэл боловч одоо бас төдийлөн хүмүүс хэл зүгээ ойлгож байгаа юу, хэрэгжилж байгаа юу гэдэг нь асуудалтай болж байгаа. Тэгэхээр энийг бол ингэж асуудалтай болгож болохгүй, яг хэрэгэлдэг хэвээрээ байх хэрэгтэй. Ийм хідэн зүйлийг одоо бидхэд хувь бүрдээ, эрхэм бүр хичээснээр хэлээ урт наслагтанд дархлаатай байхад нь бол тусалж чадна. Аливаа хэл хөгжлөхийн явцад гадаад дотоод үг нэмэгдэж, хасагдаж хувирч хөгждөг. Хэл өөрөө амьд хэрэглээ учраас мөнхийн хөдөлгөөнд оршдог. Монгол хэлэнд 20 дугаар зууны ихэнх үед үсэг бичгийн шинжилэл хийж, утга зохиолын үндэс нь бүрэлдсэн. Сүүлийн үед гадны үг хэрэглэх нь олширлоо гэсэн болгоомжлол, эмзэглэл их яригдах болсон. За нөгөө талаас бол одоо гадаад үг хэллэг орж ирэх нь бол зайлшгүй зүйл. За бидний хэлний түүхийн явцад ч гэсэн санскрит үг, тийм ээ, төвд үг. За одоо бид нар хамгийн сайн мэдэх нь хүний нэрийг бол одоо төв хэлний үгээр нэрлсэнийг бол мэдэн шүү дээ, тийм ээ. За манай гаригийн 7 гаригийн нэр бас байна гэх мэтчлэн төвд үг, за санскрит үг, за сүүлд бол одоо социализмын үед орсоор дамжаад европын хэлний үгс гэдэг маш олон үгнүүд бол орж ирсэн. За яагаад энэ үгнүүд орж ирж байгаа нөхөр тухайн үгийн цаана байгаа тэр нэрлэлт зүйл бол монгол хэлэнд байхгүй учраас зайлшгүй орж ирдэг. За одоо англи хэлний үг олон орж ирж байна гэж шүүмжлээд байна. Гэтэ энэ бол тэр англи хэлний үгээр нэрлэж байгаа зүйл нь магадгүй монгол хэлний тийм оновчтой байхгүй байгаа учраас шууд авахаас өөр аргагүй зүйлүүд бол бас байдаг. За түүнийг бол өөрийнхөө хэлний одоо дуудлагаар, өөрийнхөө хэлний одоо тогтолцоогоор авах нь бол буруу асуудал бол биш гэж боддог. За харин бол монгол хэлний үгэн санг байжуулах нэг арга бол ялтчгүй мөн. Бид бүхэн ингээд монгол хэлээр ярьж байгаа гэдэг нь бол өөрөө яг монгол улсыг одоо оршин тогтнох. За тэгээд монгол улсын тусгаар тогтнол гэдэг зүйлд бол их үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зүйл юм аа. Тэгээд монгол хэлээр ярина гэдэг бол хүмүүс ингээд энгийн үзэгдэл угаасаа хэлд орохдоо л амархан монгол хэлээр ороод энэ монгол хэлээр ярилцаад ойлгоод байгаа гэж боддог боловч энэ нь бол угтаа бид бүхэн одоо улсынхаа тусгаар тогтнол, улсынхаа тэр одоо дархан ирэх тийм байдалд бол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ийм зүйл юм аа. Тэгэхээр монгол хэлийг хэрэгжилж байгаагаа зүгээр нэг одоо байдаг зүйл биш. Энэ бол ийм утга учиртай, чухал ач холбогдолтой зүйл гэж ойлгож ухамсарлаж хэлэндээ одоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэж ингэж хэлж одоо ойлгуулахыг их хичээдэг.